Unitel Group-ийн хувьд мэдээж хэрэг OT-ийн буюу одоо энэ системийг бол амжилттай нэвтрүүлээд байгаа. За мэдээж хэрэг яг энэ системийн нэвтрүүлэлтийн хэрэгжилт яг ямар түвшинд явж байна. Одоо энэ системийн хувьд бол илүү менежмент талдаа за мөн одоо алдаад тоглолтыг илүү хурдан засах юм давуу талтай гэж сонссон. Тэгэхээр бас 54 улсад одоогоор нэвтрээд байгаа юм. За Испани Барселона хотод Mobile World Congress гэдэг дэлхийн харилцаа холбоо мэдээлэл технологийн салбарын хамгийн том ивент болдог. За тэгээд энэ ивент дээр манай Unitel компаниг онцлсан шалтгаан нь хэрэглэгчийн экспириенсийг сайжруулах зорилгоор бидний нэвтрүүлж байгаа одоо хийж байгаа ажлуудын нэг хэсэг болох гэмтэл саадлыг одоо сүлжээнд гарч байгаа гэмтэл саадлыг хурдан хугацаанд засварлаж, оншил засварлах automation intelligence сервис буюу автоматжсан хяналтын төвийн прожект маань сая нэлээд онцлогдлоо. Тэгээд үүний хүрээнд одоо гэмтэл саадлыг илрүүлээ засварлах хугацаа маань одоо 60 орчим хувиар буураад за тэгээ үүнийгээ дагаад хэрэглэгчийн үйлчлэгээний тасалдал болон за үйлчлэгээний чанар сайжирч байгаа. За мөн сүлжээн дээр гарч байгаа ачааллаас хамааран одоо бид нар эндээс зайнаас тохиргоог өөрчлөх за зарим гэмтэл саатал дээр одоо инженер очихгүйгээр зайнаас тэр гэмтэл саатлыг засварлах. За тэгээд үүнийгээ дагаад нөгөө гэмтэл саатал маань засварлах хугацаа болон гэмтэл саатал гарч байгаа давтамж маань буурах юм давуу талтай ийм төсөл маань сая тэр Mobile World Congress дээр онцлж яригдсан байна. Манай компанийн хувьд гол стратеги нь ер нь хэрэглэгчийн үйлчлэгээний чанарыг одоо бид нар эрхэмлж за ер нь хэрэглэгч төвтөө бүх үйлчлэгээгээ чиглүүлж явж байгаа. За үүний хүрээнд хийгдэж байгаа нэг ажил нь саяны одоо автын байгаа энэ гэмтэл сааталтай холбоотой одоо менежих систем байна. За үүнээс гадна хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагад нь тулгуурлаад хэрэглэгч тус бүрд өөр хэрэгцээ шаардлагууд учраас түнд нь тохирсон үйлчилгээг хэрэглэгчд хүргэхээр бидэд ирээдүйд зорио ажиллаж байна. За хүн болгоны одоо хэрэгцээ шаардлага өөр. За зарим нь өндөр хурдтай одоо их дата каптай одоо бүтээгдэхүүн хүсэж байгаа бол зарим хүн бага дата каптай илүү бага зардлаар үйлчилгээ авахыг хүсдэг. Тэгэхээр тэр бүгдэд тохирсон үйлчилгээг нэвтрүүлэхээр Unitel Group-ийн хувьд зорио ажиллаж байгаа. Тэгээд энэ автын систем маань одоо энэ дижитал одоо шилжилтийн одоо хийгдэж байгаа ажлын маань зөвхөн нэг хэсэг нь байгаа. Яг автын системийг зах зээл нэвтрүүлэх чиглэлээр бас ямар гол сорилтууд тулгарч байна? За автын систем маань өөрөө дэлхийн яг оператор компаниудын стандартчлсан ITL, eTom гэдэг одоо ийм стандартчлагдсан процессын дагуу одоо зохиогдсон ийм одоо платформ. Тэгэхээр энэ платформыг бид нар шууд аваад хэрэгжүүлнэ гэхээс илүү одоо Монголын онцлогт илүү тохирсон хөгжүүлэлтүүдийг бид нар хувийн компанитай хамтран хэрэгжүүлсэн. Зөвхөн одоо манай онцлог тохируулаад хийгдсэн нийт хөгжүүлэлтийн тоон 200 гаруй одоо ийм өөрчлөлтийг хийж ээж энэ одоо ингээд Монголд нутагшаад энэ систем маань ажиллах боломжтой болж байгаа. Тэрнээс шууд одоо бэлэн байгаа бүтээгдэхүүнийг аваад шууд ажиллуулах юм боломжгүй л дээ. Одоо Монголын өөрийнх нь онцлог нь өргөн удам нутагтаа хүн ам таруу байдаг гэд энэ бүх онцлогуудад тулгуурласан одоо өөрчлөлтүүд хийгдэж энэ систем маань нэвтэрч байгаа. Тэгэхээр энэ нь бол бас бид эдийн хувьд өнгөрсөн хугацаанд инженеруудынхаа туршлага өөрсдийн одоо хоримтлуулсан мэдлэг дээр тулгуурлаж энэ 200 гаруй хөгжүүлэлтийг хийгээд өнгөрсөн жил яг энэ системээ амжилттай нэвтрүүлээд ажиллаад эхэлсэн байна. Тэгэхээр өөрийн телефоны бас компаниудын тооны мэтгээрээр өрсөлдөөн зах зээлд ширүүлж байгаа. Тэгэхээр яг энэ одоо зах зээлд яг энэ төрлийн аутын системийг нэвтрүүлснээрээ яг ямар бодит бас үр дүн гарна гэж хүлээгдэж байна. За саяны аутинг гэдээ яриад байгаа систем маань дэлхийн 54 орны 100 гаруй бас нэлээд одоо салбартаа төрүүлж халахдаг операторуудын нэвтрүүлсэн систем байгаа. За манай Unitel Group-ийн хувьд Төв Азиада анх удаа энэ системийг нэвтрүүлсэн. За тэгээд үүнийг нэвтрүүлснээрээ сая ярьсан тэр хэрэглэгчдэр гарч байгаа одоо сүлжээний доголдлыг 60 орчим хувиар бууруулж байгаа. Хугацааг нь 60 орчим хувиар бууруулж богиносгож байгаа. За тэгээд ер нь ирээдүйд гарах гэмтлийг засварлах, онцлоход за дахин гарахгүй байхад тодорхой хэмжээний хувь нэмрийг оруулаад явж байгаа. Та сая Төв Азийн бас орнуудыг дурдсан. Тэгэхээр Казахстан улсыг бас яхаарахгүй дурдхан зүйтэй байх. За Төв Азийн одоо яг энэ салбарын одоо өсөлтөөр бол тэргүүлж байгаа улс гэж бол хэлж болно. Яг энэ салбарын одоо улсын хувьд гэх юм бол маш олон одоо бүтээгдэхүүнүүдийг гаргаж байна. Дээрээс нь хөрөнгө оруулалт болон дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг бол нэлээдгүй эрчимжүүлж байгаа гэсэн юм судалгаанууд байсан л да. Тэгэхээр манай улсын хувьд ч гэсэндээ яг энэ салбарын хөгжлийг одоо дэмжих чиглэлээрээс ямар гол ажлууд хийгдэх хэрэгтэй гэж таны хувьд харж байгаа лээ. За манай улсын хувьд бол ер нь хүн амын 99%. За тухайлах юм бол 50,000 орчим километр шилэн кабелийг бүх сум суурин газар хүргэсэн байгаа. Энэ нь бол бас ингээ өргөн удам нутагтай хүн ам цөөтэй Монгол шиг орны хувьд бол
маш одоо том тоо. Дээрээс нь 330 суманд бүгдэнд нь 4G дата сүлжээ орсон байна. За энэ нь нийт хүн амын 99% одоо өөрийн холбооны үйлчлэгийг одоо аваад явж байна. За тэгээ энэ дундаа одоо давхарцсан тоогоор 4.8 сая өөрийн холбооны хэрэглэгчийн 70.5% нь за 4G сүлжээг одоо өдөр тутамдаа байнга хэрэглэж байна. Тэгэхээр энэ бол бас нэлээд одоо багахгүй том амжилт. За тэгээд нэг хүнд оногдох одоо өөрийн холбооны хэрэглэгчийн тоогоор ер нь энэ дэлхийд одоо энэ хөгжлийг нь тухайн харилцаа холбооны салбарын хөгжлийг үнэлдэг. Тэгэхээр Монгол улс одоо энэ тоогоор дэлхийн дунджаас 27.2%-ийн функтээр дээгүүр явж байгаа. Тэгэхээр бидэд одоо энэ салбарт ажиллаж байгаа компаниуд за тэг өнгөрсөн хугацаанд хийж бүтээсэн энэ сүлжээний бүтээн байгуулалтууд за энд ажиллаж байгаа инженер техникийн ажилчдын одоо ур чадвар бас яг дэлхийн түвшинд ямар хэмжээнд үнэлэгдэх вэ гэдгийг энэ тоонуудаас харагдах байна. За тэгэхээр Unitel Group-ийн хувьд 2024 онд сүрэн оруулалтын орчин бас хэрэгэлтэй байв. Мэдээж хэрэг одоо статистикаас харах юм бол сүүлийн 3 жилийн хугацаанд аваад үзэх юм бол 2023 он орчинд бол ерөөхдөө нэлээдгүй яг энэ салбарын одоо хөрөнгө оруулалт буурсан юм үзүүлэлт ажиллагдчихсан. Тэгэхээр яг энэ нөхцөл байдал дээр үндэслээд бас компанийн хувьд цаашдаа ямар гол ажлууд дээр тулгарч ажиллах болов? За сүүлийн 3 жилийн хугацаанд Unitel Group хөдөө орон нутг руу бас маш их хөрөнгө оруулалтууд хийсэн. За 2022 онд бид нар 200 гаруй багт огт өмнө сүлжээ ороогүй сумын багуудад сүлжээ оруулсан. За үүн дээр мэдээж дэд бүтц байхгүй, эрчим хүч байхгүй, нарны систем, за түүнийг одоо хангах батарей гэд маш том хөрөнгө оруулалтууд үүнд явдаг. За 2023-24 оны хувьд Unitel компани 5G-ийн туршилтын станцуудаа Улаанбаатар хот болон 21 аймгийн төвд асаагаад туршаад явж байгаа. Бид бараг сүүлийн 1 жил орчим хэрэглэгчдэд мэдээлэл хүргээд туршилтын ажлууд хийгдээд явж байна. За одоо 5G-ийн тусгай зөвшөөрөл энэ нонд олгогдвол мэдээж энэ төрлийн сүлжээний өргөтгөлүүд бас бусад оператор дээр ч гэсэн хийгдээд явах байх. Тэгээд хөрөнгө оруулалт ч гэсэн бас ийшээ чиглэх болов уу гэж бодож байна. Дэлхийн хэмжээнд аваад үзэхэд маш одоо томоохон зах зээлийн үнэлгээтэй технологийн салбарын компаниудын бас үнэлгээ нийлэгдүү цойлж байна. За үүнийгээ дааж гисэндээ хөрөнгө оруулалт нэмэгдэж байгаа юм үзэгдэл бол харагдаж байна. Тэгэхээр ер нь хэмэл оюуны салбар ч гэсэндээ 2030 он гэхэд бараг 20 орчим хувиар өснө гэсэн тооцоол байсан. Тэгэхээр цаашдаа ер нь дэлхийн хэмжээнд технологи болон за тэр дундаа мэдээлэл харилцаа холбооны салбарын хөгжлийг эх 3-5 жилийн хувьд яг ямар байдлаар харж байна таны хувьд? Гол бас сорилтууд нь юу болов? Яг хоо мэдээлэл технологи харилцаа холбоо гэхээр маш өргөн хүрээнд ойлгогдно. За Unitel Group-ийн хувьд бол connectivity буюу за хэрэглэгчийг өссөн газраас нь найдвартай сүлжээнд холбох одоо энэ дэд бүтцийг өнгөрсөн хугацаанд нэлээд одоо түүчилж хийлээ. Улсын хэмжээнд хамгийн өргөн сүлжээтэй компани байна. За ирээдүйд мэдээж хиймэл оюун ухаан за үнийг дагаад бас data lake house гэдэг ойлголтууд нэлээд одоо эрчимтэй хөгжөхөөр. Тэгэхээр энэ бүх хөгжил маань өмнө нь бидний байгуулсан байсан одоо холболт connectivity дээр тулгуурлаж явах юм. Тэгэхээр одоо энэ үндсэн суур дахтууд эд бүтц маань одоо өнгөрсөн хугацаанд бас нэлээд сайн одоо хэрэгжсэн байна Монголд. За ирээдүйд бас дата боловсруулалт за тэр AI-тай холбоотой хөгжүүлэлтүүд бас одоо хийгдэхэд харьцангуй салбар маань одоо бэлэн болсон гэж харагдаж байна. За өнөөдөр бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн танд маш баярлалаа. За баярлалаа.